За одоо бүгдээ нэлээд энэ өсөл дагавруудаа үзсэн юм чинь жоохон өгнүүд үзье. Эхлээд байрлал задаг өгнүүдийг үзье. За жишээлбэл нэг юм хайрцаг ч юм уу байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол энэний дээр гэхийг we гэдэг. Доор гэхийг are гэдэг. За энэ одоо урд нь байлаа гэж бодъё л доо. Урд зүг нь. Тэгэх юм бол урд нь гэх юм бол урд гэдгийг up гэдэг. Хойдтал гэхийг twi гэдэг. Харин хажуу талд нь хий болохоор yop гэдэг. За харин одоо хажуу талд нь бас нэг хайрцаг байлаа гэж бодоход энэ хоёрын дунд хооронд нь хэм бол саи гэдэг нь тэр хоорондох зайг хооронд нь гэсэн үг л тэр ерөнхийдөө. Тэгээд эдэртэйгээ өмнөх хичээл дээр үзсэн буюу dt-гээ залгаад хэрэгжиж гэнэ гэсэн үг. Одоо завсар нь байгаа гэдэг юм бол саи эсэмний да гэж хэлнэ гэсэн үг. Дээр нь байгаа гэдэг юм бол одоо ширээн дээр байгаа гэдэг юм бол чигсан we эсэмний да гэл are апе ёпе түйе гэдээ хэлж байна. Хэрвээ тэр байга газар ямар нэг үйлдэл хийж байгаа тохиолдолд хороо эсогийн залгаал хэрэгжинэ. Одоо энэ тэр хоёр байшингийн дунд одоо бүжгэлж байгаа гэдээ хэлэх юм бол сая эсо чүм чүгүү эсэмдаа гэд хэлж гэнэ гэсэн үг. Харин одоо энэ нэг сургууль байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол энэ барилга дотор гэх юм бол ямар нэг зүйл дотор гэх юм бол дотор гэдгийг ан гэдэг. Тэгэд анесо гэд яриад байгаа гэсэн үг. Харин тэр зүйлийн гадаа талд нь гэхээр пак гэж гадаа гэсэн үг. Тэгэл гадаа тоглож байгаа гэдэг юм бол пак гадаа гэдэг тэр бай газараа ямар нэг үйлдэл хийж байгаа учраас гэж зогсохгүй пак эсо тоглож байгаа. Тоглох гэдгийг нуйда гэдэг. Тэгээд дээр насагдаад одоо цаг юм болохоор нуйго симнида гэж хуурна гэсэн үг. За тэгээд энэс гадна бас энд тэнд гэж ярьдаг шүү дээ. Тэрийг нэг бид нар нэлээд дээр үзсэн к чо гэж гур байгаа да. Тэрэн шиг одоо энд гэхийг болохоор гэдэг нь хажуудаа зүйлийг заарна гэсэн шүү дээ. Тэгээд энд гэдгийг заах болохоор йоги гэж заадаг. К гэдгийг одоо тэнд гэдгийг болохоор коги гэдэг. Коги. Одоо өөр нэг хүний байгаа хажууд нь байгаа газрыг заана гэсэн үг шүү дээ. Чо гэдэг нь болохоор хоёр хүн өөр хол байгаа газрыг заахтаа чоги. Тэнд. Тэгээд одоо жишээлбэл өмнөх хичээл дээр утсан эндээс тэр хүртэл гэж хэлээ л да. Тэгэх юм бол Асиас маань хэрвээ цаг хугацаанаас бол бүтөө гэдгийг залгана. Харин газар байрлалын хувьд болохоор эсо гэдгийг залгана гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр йоги эсо гэхдээ энийг товчлоод зүгээр йогисо болчдөг. Йогисо гэж их ярьдаг. Түлхүү ярьдаг л да. Йогисо тэгээд тэр хүртэл өөр нэг хүний зогсож байгаа газар хүртэлх юм бол коги хүртэл гажи. Йогисо коги гажи гэд ингэж ярьдаг.